Здраатэй шоо. Хаадаг шоу. Хоёр тийм шүү. Дүрсэг орлоо. За өдрийн минь. Сааврыг танилцуул. Би Goku Gym-ийн үүсгэн байгуулагч Авчир Хуйг байна. За Монголын хамгийн олон салбартай Goku Gym. Тийм ээ? Тэгээ Монголд одоо түүхээрээ ч хамгийн олон салбартай манай gym байгаа. Маас их олон салбартай gym байгаа юм биш. За миний хувьд 2022 оноос ерөнхийдөө Goku Gym-д явж эхэлсэн. Манай албар нэг дээр тэг пүүж ярьжсэн. Тэнцээ доо шаттай байсан те манай багш нар байнга оруулах гэж байсан. Би сайн санаж байна. Нэгээд нэг удааг байхад амар тууштай мундаг явчихсан те. Тэгээд би чинь Goku Gym-ээс анхны нөгөө хөгжлийн бэрхшээлтэй үний төрөлд нь улсын аврагт бас бодит үзэл орцож байсан. Одоо энэ үртэл явж байна. Одоо энэ үртэл би салбар нэг 2020 онд явж байсан. 2022-оос одоо 25 он дуусах байхад. Бро, 9 дахь салбар нь нэлээ. За нийт би 10 салбар нээсэн. Одоо үйл ажиллагаа хийж байгаа 8 байгаа. 8 байгаа. Тийм. Ер нь бол миний хувьд бас одоо ингээд салбар олонтойгоос гадна хүртээмж талаар маш их анхаардаг. Одоо жишээ нь миний гэртээ ойрхон салбар хүртээмжтэй, 10 дугаар одын салбар хүртээмжтэй. Ер нь манай хөгжлийн хичээлээр нэг хүртээмжгүй байдлаас болоод одоо иймэрхүү спортоор хичээлэг, бизнес хичээлэг, эрүүл мэндийн анхааралтай ирээд хүртээмжгүй байдал гэж чинь бидний хамгийн том саад болдог зүйл. Тэгэхээр ийм хүртээмжтэй бизнесүүд нэгнэ гэж чинь тухайн хүн өөртөө анхаарах, эрүүл мэндэд анхаарах. Ийм бизнес хичээлж чинь зөвхөн гоё биетэй болохтой биш шүү дээ, тийм. Яг хол төрөлчтэй фитнес чинь яг гоё би ийм байдаг. Эрүүл байгаас нь гадна бишээ. Нөгөө сайд эффект нь болол гоё бий. Одоо хажууд нь явж байгаа хосолж байгаа юм гоё бий бүтэн гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө биенд гарч байгаа өөрчлөлтөөс урам аавна. Тэрнгээрээ урьдчилсан. Гэтэ яг хөгжим шилдэг хүмүүстэй хандж шилжих манайх нөгөө тийм нөгөө одоо харж байгаа хүмүүсээс ч юм уу те ингээ булчин маастаа болчих юм уу те зүгээр л гарч ирээд яг нэг өдөр фитнес яваад дасгал хийгээд өсөө гаргаад үз. Ингийн бол тэгээд хэрвээ үнхээр сэдвэрх юм бол цаашдаа үнхээр гоё болно. Тийм ойлгомжтой хөдөлгөөн хийж ойлгомжтой тий дэглэн барьж яг уушид давуу тал нь фитнес явдаг хүмүүс нөгөө заашгүй нэг дэглэн барих шаардлагатай болно ч. Тэгэхээр нөгөө хоол муу хоол хүнсээ жоохон цаашлуулад эрүүл хооллогоо их ордог. Тэгээд хэвийн маяг амьдралын хэвийн маягаас сольдог хүмүүс зөндөө байгаа шүү. Тэгэхээр түрүүн гадна те бэлтгэл хөдөлгөөн биш чирүү жилх биш авши гадна нөгөө хоол хундаага зохицуулах хүмүүс зөндөө байгаа. Тэгээд манай авши нэг юм хэлж манай концепт бол яг хуу манай хотод амар түвжирэл байгаа те. Би хүмүүсийг түвжирлээс бас хол байгаасаа за гэрээ орой байна. Гэрээ орой явчихна. Ажлаасаа таарад орой ажлын орой явал явж болно. Маш 24 цагийн фитнес байгаа. 24 цагийн фитнес лөө шөнө одоо ажлаа орой таарад эсвэл төвчрэл буугаар шууд ишээ ороод фитнес хийх боломжтой байгаа. Гэтэ Goku Gym-ийн хамгийн давуу тал нь нэг газар бүртгүүлээд одоо ажиллаж байгаа 8 салбар дээр явна. 100-д 24 цагийн салбар байгаа. 24 салбарч байгаа. Тийм одоо бүр ямар шиг ресепшн авахгүй өөрөөрөө зүгээр л QR уншуулаад өөрөө өөртөө үйлчлдэг. Тийм өдөр бол тааш. Үнэхээр шинэлэг. Ерөнхийдөө бусад бизнесийг бодвол тоног төхөөрөмж хүртээмж тал дээр хамгийн бэст нь. Дээрээс нь үүний хувьд хамгийн боломжтой цагийн хязгааргүй 130. Цагийн та нарт тийм бичлэгэнд 130 мянга тийм хөнгөлт тавьсан байгаа. Уг нь манайхаас улсаас нэг дэмжээ та нарыг би ингэж боддог юм. Биднээс бас дэмжээд улсаас бас дэмжээд нэг те үзүүлдэг байсан бол тэрийгээ бүр гоё бүр хөнгөлөө та нарыг мэдгүй нэг сарын нэг ямар ч хураамжтай ч тийм байвал би бол тийм дэмжиж байгаа. Гэтэ надаа ингээ холбоо тийм талаар ярих ямар ч юм байхгүй. Өөрөө очиад буух гэхээр би мэдгүй таньдаг ч хүн байхгүй. Гэтэ тийм одоо улсын нэг тийм нэг хариуцлага одоо та нарыг хариуцлага нэг хүн байвал аавстаа гэрээгээд надаа гэрээгээд хүн одоо бичлэг хүмүүсийг одоо нилээ хэмт хүнээр явуулах боломж олол гаргаж болно. Тэгээ одоо бид нар чинь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энийг бол боломжит хөлбөрийг хангах юм бол нөгөө халамжаас олгодог хөнгөлөлт тусламж дээр нь нийтийн биеийн тамирыг дуудахаар эрүүл мэндийн талаас нь тийм дасгал хөдөлгөөн эрүүл дасгал хөдөлгөөнөөр эрүүлжин гэдэг утгаар нь энийг бол бас бодлогын төвшөнд бол ярилцахад болохгүй зүйл байх асуудал. Угаасаа фитнес чинь бас гол бодол яг та нарын одоо тий тэрэг дээр яж хүмүүс чинь бас тий фитнес их амар тий заавал нэг төсвөр спорт гэсэн гэхдээ орчингаа ажиллуулад
өөрийнхөө нэг амар тодруулахгүй ч гэсэн тодорхой хэмжээний биенд ачаал өгөөд үр дүн гаргах боломж. Чи өөрөө тэмдээ ороод ямар гоо санаж байгаа юм тий. Миний хувьд фитнест одоо ингээд тууштай явж байгааг нэгдүгээр шалтгаан мэдээж өөрийн биед гарч байгаа өөртөө сурам авах. Хоёрдугаар миний ажил маш их стресстэй. Яг энд ирээд гаргаж байгаа хөлс болгоо миний стрессийг тайлж байдаг. Ёо зөө яг тийм шүү. Стрессээ гаргах гэж бас хүмүүс ирж байгаа шүү. Тэгэхээр тэрнээрээ бас анхаарат. Амьдрал чинь тэгэл угаасаа манай Монгол те түүзрээс эхлээд гадуурын хүмүүсийн харьцааны соёлоос эхлээд те цаг агаараас эхлээд утаагаас эхлээд ямар хомцтой стресстэй гэдгийг мэдж байгаа зүгдээ. Тэгэхээр ядаж чишээ 2 цаг фитнес хийж байхдаа тэр цагаа өдрийнхөө яасан ч гэсэн тэр 2 цаг гоё өнгөрч ивэл үдээсэн. Миний хувьд маш гоё мэдрэмж авав. За тэгээд эцний шүд манайхаа тэгээд Монгол хамгийн олон салбартай Goku Gym дээр хүртээмжтэй өгүүлбэр байх салбар дээр сонгоод хичээж болно. Тэгээд өвчнөр мөшөлтэй хүмүүсийн иргэдэд уриалгаад иргэдэд нийтийн биеийн тамираар хичээл гэдэг бол өөрийн эрүүл мэндэд тавьж болох хамгийн ихний алхам. Тийм болохоор өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх. Одоо фитнес дэрнэ гэдэг хүмүүс ч ихэд нэг юм ойлголт байгаа байхгүй. Очихоо нөгөө би юу хийхээ мэдэхгүй гэдэг. Чи заал нэгээс хоёр багш байна. Хүн бүр дээр мэдэхгүй чадахгүй зүйл чинь заагаа зөвлөд өгдөг. Ялангуяа Goku Gym-ийг багсан харьцааны иргэдэд маш соёлтой хүмүүстэй маш зөв харьцдаг учраас иргэдэд та санаа зовтолгүйгээр Goku Gym гэдэг юм бол ямар нэгэн асуудалгүйгээр тань заад зөвлөд өссөн биеийг цогцлож өгнө. Тий, тэгээд манайх ч хамт олон найрлаг одоо олон салбар байгаа. Бид нэр яаж хүмүүстэй ажиллахыг мэдж байгаа тий. Тусаа мэрэгжлийн багш нараа хүмүүсийг маш сайн чиглүүлээ зааж өгнө. Тэрнээс хойш хүн гэхдээ өөрөө ирж асууж ивэл зүгээр шүү. Манайхаас тий өөрөө ирэхгүй юу ч хэлэхгүй ирчээр хүмүүс чинь бас тий багш нар чи мэдгүй шүү дээ. Шинэ гişм үгүй мгээд. Тэгэхээр залуучууд маань заал ирж байхдаа өөрсдөө заавал тий багшлаа очоод багшаа би мэрэг тийм би шинэ гişм байна. Тэгвэл яриа шалгондоо явчих байхгүй. Хичгэн байхгүй шүү заалаасаа. Угаасаа манай багш нарын ажил та нарыг зөв чиглүүлэх одоо эрүүл тал руугаа одоо ажиглах. Замын чи эрүүл загас ажиллаж байгаа шүү. За тэгэхээр манайхан тэгээд эрүүл амьдрахын тулд фитнесээр хичээлцгээе. Аваа.